Өвөл болохоос өмнө цахилгаан шатхууны хомсдол үүсвэ гэсэн арт түмний төгшүүр нэмэгдэж байна. Та энэ байдлыг хэр бодтой гэж үзэж байна вэ? Энэ зүгээр нэг цорхол биш. Манай эрчим хүчний систем аль хэдийн хамгийн их ачаалалтаа хүрсэн. Мөн түлшний хангамж эмзэг байна. Тийм ээ, яг зөв. Би таны энэ тал дээрх байр суурьтай бүрэн санал нийлж байна. Энэ талаар би нэг зүйлийг хэлмээр байна. Бидний хувьд энэ бол маш чухал сэдв мөн. Дандаа иймэрхүү хардалт цуу яриа тараадаг байсан шүү дээ. Бид одоогийн тогтолцооны суур алдааг засах ёстой. Эдгээр сул талыг үл тоомсорлож болохгүй. Түр зуурын цуу яриа биш, харин тогтолцооны сул талууд нэгэн зэрэг илэрчүү үе юм. Нөөц багтай, хуучин шугамтай, гадаадын өндөр хамааралтай байх нь эрсдлийг нэгтгэн нэмэгдүүлдэг. Тэгвэл айж суух биш. Яг одоо хүмүүс юу хийж эхлэх нь зөв бэ? Төрийн оролцоо хэрэгтэй. Иргэн бүр баг багаар бэлтгэлтэй байвал нийгмийн дөргөлт маш бага болно. Тийм ээ, үнэхээр сайхан яриа боллоо. Биднийг сонсч байсан бүх хүмүүст баярлалаа. Гадаа бороо орж исэн чинд үнэхээр дулаахан кофе уухад яг тохирч байна. Үнэхээр гайсалтай харагдаж байна. Амьдралд гэрэл сүүдэр хоёулаа чухал. Тийм ээ, би бүрэн санал нэг байна.